Энэ төр хувийн түншлэл гэдгээс нь асууя. Би эдийн засгийн сайдаас шуулган дээр асуусан. Төсвийн хүрээний мэдээлэл дээр. Тэгээ сангийн яамнаас хүн байгаа учраас би Ганбатараас асууя. Ганбатаргийн эх хонд алтыг 20 тонн гэж төлөвлөсөн байна. Тэгэд ямар үнээр төлөвлөсөн юм бол? Тэгээ энэ жилийн чинь гүйцэтгэлийг би одоо Монгол банкны сайт руу ороод харахад 7.7 тонн гэсэн байл. Тэгээ сүүлийн жилүүдэд дээрээс 20 тонн хүрэхгүй байгаа л да. Тэгээ хэрвээ энийг ингээд 10 тонноор ягвал бараг 1.3 тэрбум долларын илүү дутуу орлого орно шүү дээ. Илүү төлөвлөсөн гэсэн үг. Би төр хувийн хвшлийн түншлэлээс асууж байгаа шүү. Дандаа төр алт гаргадаг юм байх байсан. За нүүрс ялгаа байхгүй 90 сая тонн гэсэн. Тэгээ энэ жилийн чинь гүйцэтгэл хэдийн 90 сая тонн ч хүрэх юм уу? Тэгээ 90 сая тонноо хэдээр одоо төлөвлөсөн хэдэн доллараар. Тэгээ ахаад төсвийн тодтгол явах байлаа. Би дээ. Тэгээ би нэг зарлах талд нь юм ярьдгүй шүү. Тэрийг ингэсэн байна, энийг ингэсэн байна, манай тойрог ингэсэн байна, тэгсэн байна гэж юм ярьдгүй шүү. Орлого талаа зөв төлөвлөлөөд тодтгол мотгол гэхгүй шиг нэг аштайхан явах, зөв явах шаардлагатай гэдэг үүднээс байнга асуудаг юм аа. За зис одоо 2025 онд 2 сая тонн зэсийн баяжмал экспортлно гэсэн. Тэгээд 26 онд 1.9 гэх юм. Сүүлийн жилүүдэд байнга өссөн. Тэгээ яагаад нэг 100 мянган тонноор бууруулсан юм бол энэ жилийн гүйцэтгэлтэй холбоотой мэдээлэл надад байхгүй байна. Зэсийн баяжмал ямар үнээр тооцож байгаа, алт ямар үнээр тооцож байгаа, нүүрс ямар үнээр тооцож байгаа юм. Уулын төсөвчин ингээд яг хуваарийнхаа дагуу ороод ирвэл уурна асууя гэсэн. Тэгээ төсөв одоо чуулганаар хэлэлцэхдэггүй байна л да. Тэгээ яг би дагах хуулиар дээр нь тэр төр хувийн түншлэл гэдэг дээрээс нь асууж байна. За хариултын дараа тодтгоё. Баярлалаа. За Ганбат дараагийн микрофон өгье. 2 номер. За Ганбат гишүүний асуултанд хариулъя. За одоо энэ оны яг өнөөдрийн байдлаар нийтдээ 64.4 сая тонн нүүрс бол гарцсан байгаа. Энэ бол өнгөрсөн оны яг мөн үетэй харьцуулахад бол бит хэмжээний хувьд бол яг өнгөрсөн оны мөн түвшин дээр бол нүүрс байгаа. Бид энэ тонн дээр үнэлж иргэжил нүүрсний бит хэмжээг 90 сая тонн гэж ингэж тооцож бол оруулсан байгаа. Тэгэхээр бол бид энийг бол яг бит хэмжээний хувьд бол биелэх бол бүрэн болцоотой гэж ингэж тооцож байгаа. Үнийн хувьд бол яг бид үнэн дээр яг үнийн хэлбэлзэл бол энэ оны хувьд бол нүүрсний үн бол 40%-аар буурсантай холбогдуулан үн дээр бол бид нэлээд орлого олж байгаа өндөрч байгаа юмнууд байгаа. Эхний 9 сарын байдлаар төсвийн орлого 800 гаруй тэрбум төгрөгөөр буурсан ийм бол үзүүлэлттэй бол гарсан байгаа. Тэгэхээр бол нүүрсний хувьд бол биелэх бүрэн болцоотоймаа гэд ингэж үтсэн байгаа. Зэсийн үнийг бол бид нэр зах зээлийн үнийг 9700 ам доллараар бол тооцсон байгаа. За зэсэн дээр бол яг нөгөө оюутлагаас болон Эрдэнэ төвлөрөөс үйлдвэрээс ирүүлж байгаа бит хэмжээний үндэслэлж бол бид төсөв дээр бол төлөвлөж байгаа. Ийм учраас бол бид нэр энэ дээр бол зэсийн хувьд нэг бага зэргийн бууралтаар бит хэмжээний байгаа. Яг бид нар бол макро эдийн засгийн тоонууд бол экспортын бит хэмжээний тоонуудыг бол яг эдийн засгийн яамнаас өгсөн тоон дээр үндэслэлж бол ингэж бол тооцсон байгаа. Бусад уулуурхан бүтээгдэхүүний хувьд бол бүрэн биелээд явах болцоотой маа гэдэг ийм байдлаар бол бид бол төсөв дээр төлөвлөж тооцсон байна. За Ганбат гишүүний микрофон өгье. За асуултаа сайн сонсоор одоо тэгээд нүүрс хэдээр тооцсон гэхлээр хариулахгүй. Наад алтны чинь бит хэмжээ өнөөдрийн чинь гүйцэтгэл тэр Монгол банкны сайт руу ороод хараараа 7.7 тонн гэсэн байгаа. Тэгээ сүүлийн жил наад одоо 20 тонн гэвэл алт хэрвээ чи 4000-аар тооцсон бол наад төсвийн одоо орлогын чинь зөрүү маш их мөнгө гарна шүү. За багаар тооцсон байж магадгүй.
Хуучин шиг алт чи одоо 1500 биш одоо маш өмтэй болсон ба штэ. Тийм учраас тэр 20 тонн гээд үеийн үедний бэлгэдлийн чанартай тавьдаг. Наадахаар чинь сог тутын шүү. Наа чи маш их хэмжээний мөнгө шүү. Хэрвээ 20 тонныг өнөөдрийн үнцэнд үржүүлвэл наад чинь бараг 2.6 тэрбум доллар болж илээ. 2.6 тэрбум доллар. 1 тонн алт 130 сая доллар гэж тооцвол. За 2 номер. За хариулъя. За 2024 оны гүйцэтгэлээр бол алт бол 11.6 тонн бол гарч. За 2025 оны төсөвдөр эхний анх батлагдсан төсөвтэй бид нэр 18 тонныг тооцсон. 25 оны саяны 7 сард дэсэн тодтгол дээр бол бид 16.5 тонныг ингэж бол бууруулалт тооцсон байгаа. За үнийн хувьд бол алт бол 2900 ам доллараар унцын тооцсон бол алт бол түүхэн дээд хэмжээндээ үн бол 4000 ингээд яг одоогийн байдлаар хүртсэн алтны үн бол нэлээд өндөр өсөлттэй бол байгаа. За ингээд яг бид хэмжээг бол алтан дээр бол тодорхой арга хэмжээг Монгол банк засгийн газраас авч хэрэгжүүлээд 90 оны алтыг бол 20 тонн алт бол гаргана гэдэг ийм байдлаар бол тооцсон. Үнийг бол бид алтан дээр 2026 он дээр бол 2800 ам доллараар бол тооцсон. Одоо бол 4000 хүрчээд байгаа. Тэгэхээр яг бид За 2 номер нэмээд хариулж. За алтан дээр бол үн ингэж өндөр өсөлттэй байгаа учраас бол алтны бид нар олбор борлуулалт дээр бол нэмэгдэх бол ийм бас болцоотой байгаа гэдэг ийм байдлаар бол алтыг бол тооцож бол тусгасан байгаа. За зэсний хувьд бол эх жилийн бид нэр зэсэндээ тэнцвэржүүлсэн үнийг бол бид нэр зах зээлийн үнийг 9700-аар тооцсон. Тэнцвэржүүлсэн үнийг бол 8341.8 ам доллар бол 26 онд бол ингэж тооцсон байгаа. За зэсүүн ер нь хайрцангуй доктортой байгаа. 2024 оны гүйцэтгэлээр зэсийн зах зээлийн үн бол 9184-тэй байсан. За энэ оны төсөвдөр тодтол дээр 9200-аар авсан. За зэсийн үн дээр бол бид нэр хайрцангуй эрсдэл багтаа доктортой байгаад байгаа юм байгаа. За Ганбаатар гишүүн тодруулъя. За би орлого талд чинь санаа зовоод хэлж байгаа шүү. Наад алт чинь өнөөдрийн гүйцэтгэл нь 7.7 тонн. Та нарт өөр мэдээ байж магадгүй. Чи зөвхөн сайт руу ороод хараарай Монгол банк. Та нарт өөр мэдээ өгсөн. Мэдгүй дэрийгээ тэгээ мэдээлэл юм уу юу? Зөвхөн 9 тоннд хүрсэн юм шиг юм ярина лээ. Гэсэн ч гэсэн наад чи одоо 2 сарын дотор ахаа 10 тонн алт тушаана гэж байхгүй шүү. За 16 гэж тооцсон бол. Тэгээ наад чинь айгүй их зөрөө гарна шүү. Маш их зөрөө гарна. Хоёрдугаарт наад зис чи оюу толгой чинь дангаараа 2 сая тонн гаргана гэж одоо миний үед л ярьдаг байсан юм да. 2026 онд. Тэгээд Эрдэнэтийн 5.6-г юу 560-ыг нэмэхлээр 2 сая 560 сая юу 60 мянган тонн болмоор юм. Тэгээд та болохоор бууруулсан байх юм. Эсвэл наад юу чинь бараг ухаа дууссан юм уу? Оюу толгой чинь Эзэсгэн ус юм байна. Батгүй байна уу? Сангара 2 сая тонн баяжмал гаргана гэж 26 он 27 он дандаа тийм үлдэлттэй байсан шүү дээ. Эзэсгэн ус юм байгаа юм бэ? Долоо номер. За Батхуу дарга онтрыг ажлын хэсгийн хуралдаа байгаа учраас өнөөдрийн хуралдаас оролцож чадахгүй болсонд хөлцөл өчөө. За яг саяын асуултанд учир сайд одоо орж ирж байгаа нэмэлтээр хариулт өгөх байхаа гэж